Эрлийн амь тасдагч хатан. Та алдар нар бодолцол гэр бүлийн талаар айлдана уу? Балчин урс та нар дайнд орсон бүхнийг баатар болдог хэмээн бачуу нэгэн охно. Ноён суултай бүхнийг баатар болдог гэж наагур эндүү бодож дотоо нэгэн сэтгэгнэ. Хатан нэгэн хүмүүн дайн дулаан дороод хавтай баатрын гавьяг байгуулж явсан түүх буй. Энэ л их түүхэнд амилж нэгэнтэн оршиж, эрлэг их тэвдэн эрхшээж нэгэнтэн заларч, номтын их тэнгэрийн 33 баатрын нэгэн болон оршсон баатар дайчны түүх нь буй. Хорсталтан дэлхийд дайтаж тулдаж явахтан хараму бүхнийг хамж устгаж явахтан хатан дүртэй хидиж баатрын хүч тэнхийг харуулж гайхуулж явсан ховор нэгэн түүхтэй. Дайны тэнгэрээс ивэлт баатрын удмын дайчин нэгэн ноёны хатан болсон бэлээ. Хатан эхийн үйлсийг хорвоод дутуугүй дүүргэж, 3 сайхан үрс, 3 баатар ирсийг хорстод нэгэн тэм мэндэлүүлж хүмүүн дүрд залж, хатгалдах дайнд орохдоо өрлөг ээжээр нь мануулж, хана төргөө гэрийн 2 тулгуурын нэг болж, хавтай дайчин ноёнтойгоо хамттан дайтаж явлаа. Дайчин хаттын даамаа нэгэн угсаа, далай их өвгдийн дархан удам болсон эгэлгүй нэгэн түүхээ өнөө энэ нартад урс балчруу та нарт нэгэн айлдъя. Дээрэн тавих тэргүүн дэгжин нэгэн гойлон дайчин баатрын хүчд даамаа өвдөст нэгэн буй. Төмөн янзын толдыг ихэд итгэж оршоосон тэнхэд нэгэн хамгаалалт тэргүүнд минь оршин буй. Эдэлж хэрэглэх зэвсэг эрчид хөө хуйг болбоос эрэмгийн баатруудын эдэлж хэрэглэхдээ ижил буй. Төмөн олон дайнд товлож нэгэн орохдоо төгс дайны чадалд хуйган өмсөж явлаа. Дархан цолыг мандуулж амгалан явахдаа дайчин хар хуйган нөмөрч нэгэн явлаа өрсөн минь. Эдэлж хэрэглэж явсан эрдэнд зэвсэг болбоос эсэргүү дайсны амийг дастаж нэгэн дийлэх. Шавхнагийн шүдтэй шөнгөнөх нэгэн эрчтэй шаламгай нэгэн үйлтэй хүчтэд оршин буй. Хатан миний галцгийг бадрааж асааж явсан хатаач хэрэгэж урлсан хаттай ган элд буй. Төмөн элд дундаас олноос онцгойч харагдах тэнхэд энэ элд бол өнөө цагтан цуутай. Төмөн янзын шүдэд хөрөөгөөж идтэй тунч дөхүү элдийг эдэлж явсан түүхтэй. Нэлгүй үйл бүхэнд унлаг болсон хүлэг минь аргамаг догшин арандал нэгэн адаргана буй. Хэлэн хар зусмын шандас тэнэл адарган хатан энэл бэйэрэн сургаж гаршуулж явлаа. Ундалж бас эдвэшлүүлж унаж бас эдэлж утаад дайн тулаанд уулгалан дайцсан түүх буй. Эрхэмсэх хатан миний бусдаас гаргууд сурсан эгэлгүй төгс нэгэн эрдэм юм хэмээвэс төмөн харамуу дайсныг тэлж устгаж дарах уу? Толд оюун бодлоор нь тавхитж дайтаж устгах уу? Тулалдан байж дарж өвдөг сүгдүүл хүн гэдгээ тунч нэхур дэнсэлж явсан үйлтэн буйзаа. Дайны хэрдэмд даамаа шидэн болбоос даварсан дайсан бүхний тэргүүн болсон хохимой ам болсон голыг алаг зүрх эрхтнийг нь амжин нэгэнтэн сугалж агшаач нэгэнтэн сүйтгэж аврах алх хоёрын алин болохыг тунгааж антхад арвин үсэн дүүргэж явсан буйзаа урс. Остон дайсан бүрээ ухаан мэдлэгээр нь сонжиж өслөх үйлдэл бүрийг нь ажин нэгэнтэн шинжиж толдон сайтар мэлмидэж таньж мэдсэний дараа тэрслүү остон дайсан уу? Хар муу санаатай өрүүгээд тандаж бүгдийг ялгаж салгаж зааглаж явлаа. Эргэх нард тэвд дайн тулаан дороод эндэж нэгэнтэн шархтаж энэлж зовх үедээ энэ л махам би өөрийн их ухаанаар эмнэж ангааж явсан эгэл нэгэн түүх буй. Хүмүүн махам бие халуун дулт гал хүүтэн жаварт аршаан сэрүүн сэвшээ салхины эрчим бүхнээр ангаасан түүхэн оршин буй.
Энэлж өвдөж зовсон эд хэрэгтэн бүрийнхэн эдээ бээр шарахыг халуун галаар ариусгаж хүйтэн аршаанаар дэмнэж өтөр аниулж хуйлрах салхины хүчээр сэргээж нэгэн явлаа. Эрлэг хэмээх нь болбол үрс та бүхний энэл хөрст дэлхийгээс хальж нэгэнтэн одож хөхөт тэнгэртэн очих харгуй холын замд нь хийсэн үйлдэл бүрийн зөв бурууг ялгаж хийсэн айлдсан үгс хийсэн гавья зүтгэлийг харьцуулан бүгдийг дэнсэлж харж нэгэн шүүж хөрст алтан дэлхийгээс үрс та бүхнийг хураан авах хугацаа цаг болсон эсэх дээд хөх тэнгэртээ дэмнэн одуулах эсэх дэлхийн төвд орших халуун тамд унгах хурц шийдгэл оноох эсхийг тунгаан байх хадуу ширийн өвгдийг эрлэг хэмээгсүгэ. Эрлэг твийн эмхэж дүүргдэг үйл гэвэл үрс та бүхний энэл сунсан биеийг хөрст алтан дэлхийгээс хальж мордсны ард худал үнэн хоёрыг хуудуугүй тэгш дэнсэлж эрлэгийн өвгдийн өмнө нууж үл чадахч нууц хэмээн сэтгэх эндүү зөрүү бодлыг ногтолж нэгэн тушиж номготгож нэгэн дарахуу хөрст алтан дэлхийд оршиж нэгэн үлдээх үү тэрл бүхнийг шийдэж цэгцэлж байдаг юм тэгшитгэж зөв бурууг ялгаж байдаг юм эрлэг гэхээ твийн үүдэнд тулж очихдоо эрэм биш шалгуурт давааг туулан байж хүрнэ үрс та бүхэн энхэн нарт замбууланд өдөлж наслах ёстой өөрийн хувь заяанаасан үдшгүй мөг үлдэж төрүүлж нэгэн мордох нь үнэн заяандан хөдлөгдөж товлсон цагтаан очих нь энэл бүхнийг таньж эндүрэлгүй нягт толдож эрлэгийн их өвгөд үйлсээ дүүргэн оршиж буй хөрст алтан дэлхийд хийсэн үйл бүрийг чинь хүмүүн махан биеэр нь үзүүлж нэгэн эдлэх үү эрлэг тамийн дэнсийн өвгөд рүү явуулах уу эрхэст тэнгэрийн үст зориглон үлдээх үү дараагийн үлийг нь дэвжээж дүүргүүлэх үү дөөлөн хөрст дэлхийд нь буцааж нэгэн илгээж дотоо үсийг нь дүүргүүлэх үү гэдгийг шийдэгсвэ. Үрс та бүхний үйлдэж хийсэн бүхний үйлийн нэгэн хариу үүсэн оршиж буй. Үрс та бүхэн хөрст алтан дэлхийд үлгэр дууралтай сайхныг үйлдэж оршвас хөх мөх тэнгэртэн тэнцэж одох үйлст хөдлөн замцалж дэтгэн дэмнэж өгдөг юм. Үрс та бүхэн хөрст алтан дэлхийгээс хальж нэгэнтэн одохын их хүчиг бол өнөө энэ нартад хийсэн үйлдэл бүхний чинь өргөн дэлхийд дугтах ирээдүйн үйлсийг чинь нэрлийн их өвгөд таньж хэдийнэ мэдээд өдгөө энэ цаг дор авч нэгэн мордох уу өнжүүлж хэсэг адсны дараа авах уу гэдгээ ажиж тандаж таньжин мэдсний үндэстээр ам дастах үйлсийг алдалгүй хийж дүүргэдэг юм. Харамуу зүйлийг хамаагүй үлдээд байвал хөрст алтан дэлхийгээс авч нэгэн мордоно. Үрс та бүхэн хөрст алтан дэлхийд ирэхдээ үүрж дүүргэх учиртай үйлтэй ирдгээ сан. Өнөөх үйл хэрэгэн дүүрсэн эсхийн дэнсээр өнөө энэ нартаас үрс та бүхэн халин буйзаа. Энэл хүмүүн биеийг орхисон бүхий сүнсүүд эрлэг их тэвнэж эгнэн жагсан байдаг. Засаглах үйлс бүхнийг эрлийн өвгөд дэнсэж завсрын их ертөнцид зарим хэсгийг нь үлдээж тэнцэг ялыг нь эдлүүлж дэрслүүд нэгэн хэсгийг тамийн өвгөд аваачиж үйлийн лайг нь өөрүүлнэ. Тэр нэгэн сүнс хүмүүн бид байхдаа тогтож хийсэн үйлдэл айлдж хэлсэн үг уудалж сансан бүхний уялдаад нэгэн учраар уруудах өгсхийн нэгийг оноож тохоодог юм. Үрсийн махан бис хөрстөөс халах үед энэ бие дөрших хүчлэг таван сүнс ээлжиж нэг нэгээрээ махан биеийг орхидог юм. Ясан махан цусан сүнсүүд хүмүүн биеийг орхиж яг түүний дараахан үйлийн сүнс дэгдэж адаг сүлд нь амин сүнс энэ биеийг орхидог. Тэмийн учир үрс махан биеийн сүнсүүд догтсон энэ дараалаар орхин нэгэн одохдоо хурдан орхиж одох уу хоргодож удах уу гэдэг нь хүмүүн өгөхийн тэр үйлдэлээс хамаатай. Үрс та нарын өнхөлзөг зүрх зоцлоо гэхнээ хормын дотор сүнсүүд дэгдэж оддог.
Мөн үүнээс гадна гинтийн ихэд арилгаар махан бие сүнсүүд зэрэг одох тохиолдол бий. Игнэж одсон сүнсүүд цул болж нэгдээд эрлийн их өвгөд рүү эвлэн нийлж очдог. Хүмүүн махан бид нэгдэн оршсон хэдэн ч сүнс байсан бүгд ханьсан нийлээд хөхөт тэнгэрт орших хоёр сүнстэйгэн хамт хүчит эрлийн өвгөд дээр хурж очиж шүүгдээд дэвшиж ихээр дээшиж хөхөт тэнгэртэн гарах доошилж там дунхан дэнслэгдэн шийдэгдэв юм. Хүн ухаж байхдаа туулсан амьдралынхан хамг үйл бүхний амжиж тунгаадаг гэдгийг харин урс та бүхэн өмнө нь дуулсан бойзаа. Үүний нэгэн учир нь урсын хүмүүн биеийн энэ л бүх сүнсүүд нэгдэж нийлэхдээ хийсэн үйлцэн бүхний нь толдож нэг хараад хувьтай насаа дүүргэж хорвоогоос одсон байна уу? Хагцаж зуурдаар өнгөрсөн хүмүүн байна уу ялгаагүй. Эрлийн хөвдрөө хөдлөлтөн цугтан одож эрлийн ертөнцид заавал хурч очдөг юм. Ам таслах шидэр урс та бүхний андуу үйлдэлийг засаж залруулж болдог юм. Эрлэг их твийн өндөр суудалт өгöd эдгээр сүнсээс андгай тангараг ам мөчөг авдаг. Элдв буруу үйлдэлийг ихээр үйлдээд байвал энэ л андгай тангарагыг авсны учраар үрсэн үйлсэн элдв буруу бүхнийг өөрсдөр нь эргүүлэн засуулж эвлүүлэн залруулж авдаг юм. Эрлийн энэл хатуу ам тасдах үйлээр үрс танарт нэгэн боломжгээчийг олгодог. Ирээ зэрэг үрс амлсан өжгтөн хүрэхгүй бол эрлэг их твийн дэнсийн үгэд авч оддог юм. Хэлсэн айлцсан үгэндээ баттай эзэн суугаад хэрвээ зөв үйлдэлийг хийж үйлдэж чадвас хөрст алтан дэлхийдээ үйлс бүхнээ дүүргээд хөхмөх тэнгэрт дэвшилж дээшилж оддог юм. Эрлэг их твийн энэл өвгөд бол эмнэ жангаах үйлийг тэр бүр эрхэлдэггүй. Урс та нарын махан бид наалдаж өргөө гэрэл өндөлцөн өмнөр хойгор гүйдлэх харамуу сүнснүүд завсрын тэнэмэл сүнсүүдийг хорж бүгдийг душаад хамж аваад морддог юм. Урсын буруу үйлдэлээс хар сүнсүүд бий болж үжирх махан бид чинь үүрлэж удаан суувас хийх үйлдэл бүр чинь саад барцадтай болно. Хүмүүн энэл бий чинь өвдөж зовж эхлэн тэрл бүхнийг засч залруулж ангааж болдог юм. Танхид хүмүүн биеийг тэлхэж дэмнэж бас болдог юм. Тэр үйл бол тэнгэр эцгийн таалал шийдвэр хишиг дор шийдэгдэж дэнсийн их өвгдийн дэнсээр шүүгдэн байж дээд хөх тэнгэрийн төмөн өвгдийн өмнө худал үг хэлэхгүй, хуурмаг үйлдэл хийхгүй, хуудуутай зүйлийг хэрхэвч үйлдэхгүй гэх хатуу андгай тангарагуудыг өргөн байж хүндэт андгай тангарагтам бат сууж чадахуйд хамгаас үнэнч шудраг өрвж зөөлөн өвгдөл хатуу эрлэг твд эгнэн оршт юм да урсан минь. Та ямар үлэг дүүргэж номдын тэнгэрийн баатруудын нэг болсон бэ? Өдгөө энэ цагийн өстөн дайсан бүхэн өнөд эрт цагт хүмүүн дүртэй явахтан харамуу зүйлсийг ухааруулан мэдүүлж хөхө тэнгэрт гарахтан дэм тусаан үзүүлж харахнуудын завчилгүй хатгалтан дайтаж явсан хар санаат дайснуудаа хамж бүгдийг гэгэрүүлж далай ухааны даамай хүч тэнхийгээр дайны галыг хідэнтэн зогсоож чадсны гавьянд тэнгэр эцгийн хайрыг тэмцэж нэгэнтэн хүртэж тэнгэрийн их хүчинд тэтгэгдэн эвээгдэж хөрст нэгэн оршихтон худал үгийг айлдалгүй хуурамгүй зөв үйлсийг хуудуугүй тэгш дүүргэж хатан дүртэй хидэж халуун догшин дайны хатуу бэрхийг хатамжлан байж даван гарч худал үнэнийг дэнсэлгүй их ухаанд суралцаж хүний халуун амин чанарын үндсийг таньж нэгэн мэдж тайлж ухсны учраар
Тэнгэрийн 33 баатар ирсийн нэгэн болж хөхмөх тэнгэртэй өнөө оршин байна урсан минь. Хийх үйлдэл бүрээ харьцуул сайтар тунга. Хэлэх үг бүрээ хянаж дотроо тунга. Хатуу зөөлөн буруу зөвийг ялгалгүй худал муу үгсийг агаар мэдээлдэж. Бурууг арвинтай үлдэж буртагт ихээр баригдаад буурын хорвоос буцаж нэгэн мордвос хатан над дээр болтоор хөдлөгдөн ирж хажиргүй үнэн дөрхөн харж нэгэн таниад халуун ихэ тамда халаглан сууна гэдгийг хамг олон өрс минь хичээж сайтар тунгаата. Урс та бүхэнд өөр юуг айлтгав? Өнөө нартын урс буруугаан таньж мэдээд цагийн их үлсийг цаг тухайд нь дүүргээд хөхөт тэнгэртэй мордох хожимын үлсээ тунгаахгүй бол хөхөгүүд бид хөмөн урс та нарыг харж дэмнэж чадахгүй халаглаж суух нь байна шүү.